За нохоморны вакцины туулга гадны шимэгчний тусаалга гэдэг юм бол байхгүй. Тийм хийх юм бол байхгүй. За тэгээд ерөнхийдөө орчин цэвэрхэн хооллолт зөв байгаа тохиолдолд ямар нэгэн халдвар авах одоо өвчлөх ойлголтол ер нь цөм. За харин өвсийг нь одоо зохих хэмжээнд өгөхгүй эсвэл огт өвс өгөхгүй байвал нөгөө шүд нь байн ургаж байгаа. Тэгээд шүд нь ирлэгдэхгүйгээсээ болоод шүд нь хитрхийх одоо даваад ургачдаг гэсэн үг. Тэгэхээр хилээ даваад ургачдаг. Тэрнээс болоод хоолоо идэж чадхаа байцдаг. Ирүүн одоо ангаж хааж чадхаа болчин хоолтноосоо бүр ингээд гарчдаг. Тэгээд шүс нь гоожол байдаг. Тэгэхээр ингээд шүдэн дээр бол анхаарах шаардлагатай. Шүдэн тэгж их хэмжээгээр ургадаг гэсэн үг. За тэгээд түрүүний хэлсэн буруу олол тэтэрхийх нөгөө юу байцаа өгөөд эхлүүл гизэнд нь хий үсээд хоолноосоо гарна, бааж чадхаа болно, гизэн цанхайн. Тэгээ тэр их хүчтэй өвдөлт өгдөг. Хүчтэй өвдөлт өгснөөс болоод өвдөлтийн шоконд ороод үхэх аюултай.